нэг юм асуусан юм. Одоо өнөө цагт бид надад нэг юм бүгд таалагдахгүй байгаа. Бид нар өөрсдийгөө нүүдэлчд гэж хэлээд байгаа. Зөвхөн нүүдлэл явж идэг хүмүүс юм шиг санагдаад тийм ойлголт буугаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд гадаад хүмүүс болохоор манай монголчуудыг болохоор нүүдэлчд гэж хэлээ. Тэгээд бид нар өөрснөө энэ үгэндээ дасаад явцсан. Уг нь аль түрүүний миний ойлгож нөгөө тань хэлснээр бид нар байгаль дээр хэрхэн амьдрах бай, дэлхийд хэрхэн амьдрах бай гэдгийг одоо тэрний нэг л хэсэг нь нүүдлэх гэдэг одоо үйлдэл хийж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийгөө нүүдэлчд гэж хэлээд байгаа үг оновчтой үг үү? Бид нар өөрсдийгөө тэгж харах ёстой юу гэдгийг танаас асуусан. Мэдхгүй. Та нар яаж хараад байгааг өвгөд бид одоо болтол тандаж бараагүй л байна. Өвгөд бид бол юу гэж хардаг вэ гэхээр бид бол нэг л зүйлээр багтаж, бардаж үдийг болтол өрөөл үндэснүү чадаагүй учраас үүгээр огшиж явдаг нь юу вэ гэвэл бид амар амгаланг үүтгэж байгуулж мөрлүүлж барсан амар амгалан шүү хөөе. Одоо энэ замб нартынхан бол амардаан л дулдуудаад байх шиг байна. Сүүлдээ өөрсдийн бодлоо өртөөлөгчтөн ацаглаж байна хөөе. Учиг лавлаад л ухаанд гордож байна хөөе. Ууг нь түүнийг өөрийнхөө хурууны үзүүрт зарах хэмжээнд л ашиглаж түүнээс бодлын мухраа нууж байх ёстой байтал үнэн өртөөлөгчийнх нь ард дээр хураагдаж байгаа өвгөд бидний энэ жалчиж байгааг хурааж байгаа аятай арвин их үгс, арвин их бодол, арвин их гүн ухааныг өрөөл олон нь өртөөлөгчийн давуу талаар өртөөлөгчийг үүтгэж үүнийг эзэмсэж байгаа ядрууд нь эдгээрийг энэ ухаануудыг өөрсдийнхөө хайрцагт оруулж өөрсдийнхөө та нарыг залхад ашиглаж байна ядруудаа. Үүгээрээ эргүүлээ та нарыг амгаланд чинь байлгаж байна гэдгээр итгүүлэх гээд байна, ихэлчгээд байна бүр. Гэтэл өвгөд бид бол алдын амар болоод сэтгэлийн амгаланг аль алийг цогцлоож барсан үндэстэн гэдгээр л өөрсдийгөө харддаг. Өөрөөр харах шаардлагагүй. Үүний нэгийнх нь нэг чинь эргэх дөрвөн улиралдаа, тэгш дөрвөн улиралдаа эрс тэрс орчиндоо эргэж ургах хугацааг нь өгөхдөө бүрэл сэлгэж байснаас нутгаан орхиж явсангүй. Буудлаан тандаж явсан болохоос үндэснээ голж явсангүй. Өрөөлтөө өөрсдийгөө жишиж явснаас өөрсдийгөө гундааж гутааж явсангүй. Удмынхаа үүлийг дутуу хийсэнтэй гундаж зүтгэж явснаас угшил юугаа үгүйсгэж явсангүй ядруудаа. Тиймээс нүүдлээ гээд энэ нутгаан орхиогүй л байгаа биз дээ. Бүрэн сольжил буудлаараа л манаж явсан болохоос хэрэгцээ шаардлагын үүднээс хөлийн тэр зааг дээр очиж бууж явлаа. Хэрэгцээ шаардлагын үүднээс нутгийн төвдөө сууршиж явлаа. Түүнээс биш. Үүнийг л
нүүдэлсэн гэхгүй бол өөр юуг нүүдэлсэн гэх юм. Бүөрэн сэлгэж буудлаараа манаж явсан болохоос ёдрууд минь. Тэгэхээр бид нар цааш бид амар амгалан текстийн үр дүн гэж ярих юм байна. Үүнийг та нар нэг их оошоодоггүй. Ердөөл нэг амныхан хайрцагандаа багтаах төдийхөн бодоод л авианы хослоор болгоод л чилчих төдий болгоод л амар амгалан гэдэл ордгоо. Хаяада нэг ярусаж огшиж байх шиг харагдана. Хаяада нэг хөглөгдөж цөөрэтүүлж байгаа үзэгдэнэ. Гэтэл энэ Монголын амар амгалан гэдэг чинь үнэн. Эвлэх ухаан зарцуулах ёстойг бусад үндэстэнд үзүүлчихсэн хэлбэр юм. Нийцтэй амьдрал нь зохистыг дагвал тунгийн тааруулвал ингээд хохирлын баг дээр ахуугаан барьж болох юм гэдгийг харуулсан үйлдэл юм. Харуулсан хөвшил юм. Үлдээсэн соёл юм. Хамгийн гол өв юм. Гэтэл энэ замбад одоо яаж вэ? Хүчтэй нь хүчхүүгээл барьж байна шүү дээ. Хүчхүүд бол хох болно. Хүчтэй нэгэнд нь наалдвал зол болно. Эргэх хорвоогийн өчгөр өвгөд бидний үрс та нарын энэ Монгол хүчтэй байла гэд юу гэж. Мөнхийн хүчтэн үгүй. Гэхдээ мөнхийн улс байгаасаа л гэж хүснэ. Хүчтэй байлаа гэд хүчхүүгийн дарлаж явсан бол энэ замб нартын чинь энэ их дэлхийн чинь тал илүү нь энэ монголоор чинь хүүрнэж тал илүү нь энэ Монголын чинь үргэлжлэл болох байлаа гэд юу гэж тэгж хариуцаж хамаарах өчхийг нь орших орон зайнаас нь угшилтай мэддэг болохоор үе үеэрээ дамнаж орон зайдаа амьдэрсэн үрсүүдийн тархины багцаа бодлын хэмжээ биднээс өөр гэдгийг таньдаг байсан болохоор л тохоож үлдээж гэрээлж л амгаланд оршоосон болохоос төрөмгийлж явсан бол төвөг цаашаа шүү дээ. Хүмүүн гэдэг өөрийн хэр хэмжээг мэдэж байвал ихэн тустай байдаг хувь нэгэнд үндэстэн гэдэг өөрийн онцлог, өөрийн чадамжаанд таних байвал үүгээрээ л бусадтай гэрээлж үеийн үедээ хадгалж барсан, үеийн үедээ өвлүүл дийлсэн өрөөлд байхгүй учхаараа л хилцнүү гэхээс өрөөлтөө ижилсээр ирвэл сүүдэртэйг хэн хилцэх юм дагуулхаал удан шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Ёдруудаа. Бас нэг асуух байлгуудаа юм аа. Өнөө гарагч яасан овоо хилтэй авиатай үрдөгч хөвдөө. Хөглөөч энэ. Мэдэж байна. Наа ёдруудад жишг болохгүй чамайг онцолж байгаагаас өргөөдж байгаа хэрэг биш. Чигтэрхэн гинт очиргээ чинь таны хэлснийг ойлгосон юм уу? Олон подкастууд бидэрт маш их юм яриад байгаа юм шиг нэг ганцхан бодол гэдгийг л бодооч л гэдгийг хэлээд байна. Тэгээд би танаас нэг асуулттай бас ирсэн. Бодол гэдэг нь ихтэй альтрон та хэлчих шиг болсон л доо. Бодол сүнсийг хөгжүүлэх, сүнсээ хэрхэн хөгжүүлэх вэ гэхээр бодол ургуулж ийж бодож ийж сүнс хөгжих юм байна гэж би ойлгосон. Тэгээд асуултыг хариултыг хандсан л та. Би
тэр Бодол ургуулад байх нь юу байх вэ те ядрууд минь. Бодол юу гүйтгэдэг юм. Болж игэл бүгдийг л гүйтгэн шүү дээ. Бүгд дотор ч нөхцөл байдлууд оршин шүү дээ. Нөхцөл байдал болгон сүнс гэдэг эргэх химийн агсаатай дурсамжийн хөвлөөтэй сүнс гэдэг зүйл чинь өмнөх үеүүдийн тулаагүй, ацаглуулаагүй нөхцөл байдал үүсхийн хэрээрэл тэр хэрээрэл ариун дурсамжаа авч ариун ихээр чинийхаар бол хөвжиж биднийхаар бол чадамжиж байгаа хэрэг шүү дээ. Тийм болохоор л ердөө ядрууд минь хамрынхаа доороос давж харахгүй бол үнөө хэвтрийнхаа хүрээнээс гарч алхахгүй бол ядрууд минь юу бодох юм. Хэвтрийнхээ хүрийг хаанаас хаан хүрхийг хэмжиж гисэн хэдийнэ. Тийм байхад тэнд илүү өөр шинээр нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ. Нөхцөл байдал шинээр үүсэхгүй бол гарц гаргалгаа хайхгүй шүү дээ. Гарц гаргалгааг арга сувгчилж бодохгүй шүү дээ. Тийм бол наад сүнс чинь ердөө л торон торигдсон жигүүртэн аятал байна уу гэхээс өвөр улаачийн өнөө чавчаад байдгаар хайрцаглуулна гэлөө. Та ядрууд бүгдээрээ л дөрвөн ханамдаа хайрцаглагдчихсан. Яах вэ нэг юм сүнснийх нь хэрэгцээ шаардлага байдаг болохоор хөөхийдөө нэг наран эвэр уйлралт нь дөрвөн ханаасаа гараад л нэг тал дээр хөлбрөөд л урсгалдаан умбаад байгаа харагддаг зайлуул та. Хаяадаач өрөвдмөр шүү хөөхийдөө. Гэтэл хүмүүн өөртөө нөхцөл байдал үүсгэж өөртөө сорилт бэрхшээл үүтгэж байж л түүндээ чадамжиж түүгээрээ сүнсээ чадамжуулж түүгээрээ туулаач нэмж түүгээрээ мөрөөч үлдээд юм байгаа бидтэй ядруудаа. Тийм үдээ шөрөмсөн бороо. Тийм байна. Шөрөмсөн бор нэг шөрөмсөн хар болтлоо явчихвал болчих байгаа да зайлвал. Урла олон өсчихлээ болъё. Олон болчихсон уу? Дэлхий яах гэж байдаг юм бэ? Нар яах гэж байдаг юм бэ? Сүүл яах гэж байдаг юм бэ? Мэдэмгүй. Мэдхгүйгээд хэлчих шиг зориг хүмүүс болгоно байгаасаа ингэж хүсдэгэ. Зориг шаарддаг юм. Бид мэдэхгүй шүү дээ. Бид хүртэл иргэшээлт нь л явж байдаг. Тэр тэнгэр гэдгээс чинь тэр од иргэсээс чинь та нар ч гэсэн иргэшээгдээд л явж байна. Иргэшээгдсэний хамгийн гол илрэл болсон сүнстэй сүнсгүй гэдэг дээрээ эргэлзэж байгаа ядрууд сүүн замын өчхийг мэдэж яах. Сүнс гэдэл хэлэхээр сүнстэй хүмүүс сүнстэй гэд хэлэхээр л сүнсээ дагаад мэдрэмж зүнтэй гэд хэлэхээр л үүнийг үгүйсгэж байгаа ядрууд гариг ирхсийг таньж яах. Арьсан дорх амин сүнсээ танаагүй байж алдтаан тусаж байгаа мэдрэмжээ үгүйсгээд байж унтахтаан тусаад байгаа зүү зөнгөөсөө дутаагаад байж ядруудаа тэр тэнгэрийн гаригсаар тэр тэнгэрийн заадлаар яах гэж байгааг нь мэдж яах ядруудаа хэрэг тань гэдэг чинь энэ юм дуулуу Дуулж байна. За яах вэ? Та ядруу сүрхий юм байж та нар сүнсээ таньчихад л бодвол суугаан байл гэд. Та ядрууд нь сүнснийхээ үйлийг мэдчихээд л хаа нэг зарим нь хуйгалж хаад л зарим нь хуйглаагүй ч үүлийнхээ өчгнээс зүүгдчихэд л яваан байлгүй. Зарим нь бол тэгээд л өчг гэдгэн
Тэмдчээд л яваан байлгүй. Та нар бол сүрх юм байлгүй гэх юм мэдлээ. Гэтэл яах гээд хуйг нөмөрчхөөд, яах гээд өөрөөс гадна өөр сүнс алдтаа залчхаад, яах гээд ямар өчгөр энэ сүнсийг залчхаад ямар үлэн зорих гээд байгаагаа 99 дотроо төөрчхөөд төөрх байтугай мэдхгүй байгаа ядрууд арвин шүүд. Юрдун залах онгодон харьцах сүнсээ эдчний хэрэгсэл гоёлын зүүсгэл хөдрөх хувцсны хавсаа хэмжээнд хөсөглөх тэрхнээ ивэс төдий ашиглаж байгаа өрсүүд арвин байна шүүд. Ядаж байхад өвгөдтэйгөө нийцэж үүлэн шогшиж байгаа өрөөл өрсүүдийг шиддэн аятай шүтээдэл хөөргөн үгсээр хөөргөөдөл шөрмсөн бор шиг ямар дээдгэлээ яатсан дээдгэлээ доодонч биш дээдэж биш өдөр минь хөөргөж өргөж байгаад л өөрсдийн явган ахын хэрэгцээг өвгдийн заралаар бүтээчгээд л үргэлжлээд өнөө өвгөд сүнснүүдийг өөрсдийнхөө явган барлаг аятаас сэтгэчгээд байгаа нь арвин юм байна шүүд. Төвөг цаашаа. Удам засахын төлөө удам засна гэдэг эдийн дайдыг эдлэх юмч нэр биш. Бодлын инг тэлж сэтгэхийн гарцыг нэмж үзхийн хязгаарыг тэлж өрөөлийг дагуулж жишгэлхэл нэр болохоос өөрийнхөө оршихуун хэн нэгэн нь өөрийнхөө хэн нэгэн үйлдэх ёстой аль нэг үйлэндээ эзэн байхын нэр болохоос ёдрууд минь өвгөд бид өрөөл ёдруудын явган барлагч биш. Олон онгод гэдэг онож төрсөн улаачтай буун гэдэг ахуйн алдын хэрэгцээг нь дүүргэх эрхэм эренбийн ихний зорилготой ч юм биш. Яах вэ мэдээж алдан нэрүүлвэж оюун нь тунгалаг оршиж ясн бүхвэж явдлан суйртай баттал байх ёстой. Мэдээж өнөө зам нартын үүлийн зэвсгийн таацсан зорьсон тухайлсан зохисттой зөвдтэй жишгтэй үүлэнд нь агсгал ёстой. Өвгөд бид дуулах сонорт нь үг дутаахгүй юмсан ихтүүлчихгүй юмсан гэж хичээж байгаа нь ердөөл аминда өгөр улаачийн алдад сандаал сууснараа өрөөл жишгэлэх гээд байгаа санаа. Дутааж гундаагаад хугацааны хохирол амсаад яах вэ гэсэн үг. Ихтүүлж удамдаа үлдээ хишгээс хумслаад яах вэ гэсэн үг. Өөр юу ч биш.